За амар байна уу? За энэ бичлэг хүрэх өдрийн мэндийг хүргэе. За миний бие гант төмөртэй Бат Эрдэнэ. За хүүгэж Лоршаны тэргүүнээр одоогийн байдлаар хариуцаад явж байгаа. За энэ бичлэгээр болохоор Оршооныхоо одоо цаад нарийн өвчин шалтгаан зохион байгуулалт өөрсдийн одоо үнэт зүйл зорилго тэмүүлэл за ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар цогц дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлдээд байна. За манай Хоршооны хувьд 2023 оны 9 сарын 8-нд анх одоо улсын бүртгүүлээд гэрчлэгээ авсан. За түүнээс хойш нэг 6-7 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байж байгаа. 2024 оны 4 сарын 27-нд яг анхны боксшүүдийн хурлаа хийгээд за түүнээс хойш яг үйлээ хийж эхэлсэн байгаа. За анх бол бид нэр 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр одоо хоршоо үүсгэн байгуулагдаж байсан. За тухайн 9 гишүүн маань яг яагаад хоршоо үүсгэн байгуулах болсон бэ? Тэ? Ямар сэтэл зорилго агуулсан бэ гэж гэх юм бол за манай нүүдлийн соёлоос улбаатай нэгэн одоо үзэл онол байдаг. За тэр нь юу вэ гэхээр одоо энэ нийгэм болоод байгальд ирэх бүхэл зүйлс хоорондоо харилцан одоо хамааралтай, харилцан шүтэлцээтэй. Бие биентэйгээ нэгт уялдаа холбоотой гэж үздэг. Одоо өөрөөр хэлэх юм бол тэнд байгаа чулуу болон бие амьтай болон амьгүй бүх зүйл хоорондоо ямар нэг учир сэжмээр одоо холбогддог гэж үздэг. За энийг зөвхөн нийгмийн амьдрал дээр ингээд аваад үзэх юм бол за би энд нэг юм зүүн гарталт бөөрийнхээ зурцсан байгаа. За энэ том бөөрийнхийг нь бол яг Монгол гэдэг нэг том айл гэд ойлгочих. Монгол улс. За Монгол улс дотор маш олон одоо 800 гаруй өрх бүлүүд бий. 800 мянга гаруй. За энэ доторх энэ хоёр дахь том бөөрийнхийг нь ерөөдөө гэр бүлүүд гэдээ аваад үзчих тийм. Гэр бүлүүд маш олон гэр бүлүүд байна. За гэр бүл дотор энэ жижиг бөөрхийг нь хов хүмүүс, гишүүнт одоо тухайн хүмүүсийн одоо хов одоо бодгаал хүмүүсийг гэдээ ойлгоч. За энэ дотор байгаа одоо хов хүмүүс гэр бүл одоо аав ээж янз бүрийн хүмүүс бие биентэйгээ харилцана. За хүн чинь өөрөө нийгмийн амьтан учраас хоолоо олж идэхийн тулд ямар нэгэн үйл хийхин тулд бусдаа заавал харилцаж иж тухайн үйлд дүүрдэг одоо үр дүн гаргадаг. Бүхэн өөрийнхөө одоо хувийн эрх ашигын төлөө одоо зөвхөн өөрийгөө л хөгжүүлээд одоо энэ ертөнцөөс энэ нийгмээс тусгаар байгаад дангаараа ингээд одоо амиа бодож амьдрах гэх юм бол ерөөдөө байгалийн хуулиараа одоо нийгмийн жамаараа бол боломжгүй байгаа. Одоо жишээлх юм бол Долоонбаатар хотод төгжирж байгаа шүү дээ. Бид нар хичнээн их одоо өөртөө цаг зарцуулаад одоо хөргөжөөд өөргөө л болгоод байсан ч гэсэн одоо Улаанбаатарын төгжрэлд бол орсон хэврэл байгаа. Ялгаа байхгүй нэг л одоо хортой агаараар амьсгална. Тэгэхээр өөр хүмүүсийн хийж байгаа үйл миний ирээдүйн үйлэнд бас нөлөө үзүүлдэг байна. Тэгэхээр хоршооны хувьд болохоор одоогийн нийгмийн одоо энэ ховоо бодсон, амиа бодсон энэ зүйлийг л одоо үгүйсгэж одоо өөрчлөх гээд байгаа гэсэн. Бид нар хоорондоо эвтэй байгаад хамтарч нэгдэж иж буюу энэ том бөөрийнхий гэдэг зураглалын энэ том бөөрийнхийг л айлуулах одоо сайжруулахын төлөө айта байлгахын төлөө л одоо зорж байгаа гэсэн. Бид нар нэг л яг том гэр бүл гэж одоо өөрсдөө санаж байгаа гэсэн байхгүй. Тэгэхээр бидний эцсийн зорилго бол одоо өөрөөр хэлэх юм бол Монгол улсын тусгаар тогтнолыг л айлуулах бэхжүүлж хамгаалахын төлөө одоо оршин байна гэсэн үг. За энэ Хабуул хаан хэлсэн байдаг. За хувь хүний нэгж хүний амин улаан гол байдаг бол улсын амин өөрөө тусгаар тогтнол байдаг гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар Монгол улсын амийг ирээдүйн урт хугацааны оршихуйг л хамгаалахын төлөө өнөөдөр жижиг ч гэсэн үйлээс эхлээд одоо хэрэгжүүлээ явж байгаа гэж ойлгож байна. Ийм учраас бид нар анх одоо үүсгэн байгуулагдаж одоо үйлээ эхэлсэн гэж ойлгож байна. За хоёр дахь асуудал маань болохоор бидний одоо алсын хараа зорилго тэмүүлэл гэдэг байгаа. За өөрөөр хэлэх юм бол бидний одоо үүсгэн байгуулагдсан шалтгаан бол Монгол улсын оршихуйг айлуулах урт удаан хугацаанд л хамгаална гэсэн үг. Тусгаар тогтнолыг л хамгаалах зориулж байгаа. Тэгэхээр бидний зүгээс эдгээр 5 нөхцөл бүрдчих юм бол одоо энэ 5 үр дүнд хүрчих юм бол
тусгаар тогтнол бэрхшээд нэлээд том хувь нэмэр оруулах юм болов уу гэж одоо итгэж байгаа гэсэн. За нэгдүгээрт за харь бүрнээс хараат бус хүртээмжтэй авахыг зөкслөө гэж байгаа. За аливаа улс орны нэг жиргэн хувь хүмүүс нь илүү бүтээмжтэй байгаа тохиолдолд ямар нэгэн бүтээл гаргаж байгаа тохиолдолд илүү хүчтэй байдаг юм байна. Илүү оршихуй нь хамгаалагдаж чаддаг юм байна. Тэгэхээр бид нэр одоо Монгол улсад одоо баялаг бүтээж байгаа одоо янз бүрийн хүмүүс байгаа, бүтээл гаргаж байгаа энэ янз бүрийн маш олон хүмүүс байгаа. Эдгээр хүмүүстэй хамтарч ажиллах замаар за аль болох бусдаас одоо бусад буюу бусад улс орнуудаас хараат бусаар одоо өөрсдөө хүнсний болон энэ ахуйн хэрэгцээг л хангаж чаддаг байх хэрэгтэй юм байна. Ингэх юм бол бидний оршихуй илүү баталгаатай бэхжинэ. За хоёрдугаарт болохоор одоо бий болгосон баялагийг зөвхөн одоо 3 сая хүмүүсийн 10% нь 1% нь хүртдэг биш. 3 сая хүмүүс бүгдээрээ хүртдэг байх ийм хамтын хариуцлагатай тогтолцоог бий болгоно гэж байна. Тэгэхээр тухайн хүн хэдий ч нэ сайн оролцсон төдий ч нэ илүү их өгөөж хүртэх юм боломж нь үргэлж нээлттэй байна гэсэн үг. Бүгдэнд нь ингээ хандив шиг ингээ тэгш хуваарлаад өгнө гэсэн үг биш. Яг шудраг байдлаар үнэхээр хичээгээд зориод явах юм бол яг адилхан хэмжээгээр одоо хошооны ашигаас хүртээд явах юм бүрэн боломжтой байна. Тэр одоогийн нийгмийн хувьд бол хичнээн бий хичээсэн ч гэсэн хичнээн олон цагаар ажилласан ч гэсэн одоо компани эзэн гэж байгаа. Компани эздүүд шиг бол байж чаддгүй яг ажилтан гэдэг одоо статусаараа цалингаа аваад одоо хоногийн олон арга цагаал явж байгаа гэсэн үг. Тэр энэ тогтолцоог ерөөхдөө өөрчлөн гэсэн үг. Буюу одоо хүн болгоныг тухайн баялагын эзэн болгох л одоо ийм олон хэлбэрийн боломжийг л олгоно гэсэн үг. Хоёр дахь энэ зорилго маань. За 3 дугаар болохоор ашигч бус тэтгэгч нэгнийг үргэлж өвдөн дэмжих тогтолцоог бий болгоно гэж байна. Одоо хүн болгон л одоо хуваа бодож байна. Бүх хэл зүйлийг одоо ашигаар хэмжиж штэ тий. Тэгээ энэ нь өөрөө ямар хор хөвшигтэй юм бэ? Хүний сэтгэлийн харилцаа цаад нөгөө яг бие биентэйгээ ямарч одоо ашиг харахгүйгээр одоо хайрлаж одоо инэрх энэ зүйлийг чинь өөрөө үгүй хийгээд байдаг юм байна. Одоо нэг хүнтэй харилцах болгондоо байнгын одоо сэрэмжтэй хардаж сэрдэж харьцаж байгаа байхгүй тийм. Намайг яаж хохирооч уу? Эсвэл би энэ үнийг одоо яаж одоо ашиглаж болох уу гэх байдлаар л ерөөхдөө хүмүүс харьцаж байгаа гэсэн үг. Энэ зүйлийг бид нэр аль бол одоо өөрчлөхийг хичээнэ. Одоо өөрөөр хэлэх юм бол хэн одоо олон хүний өмнө хариуцлага хүлээж чадна, ах үгэнд итгэж чадна, дэмжиж ажиллаж чадна, тусалж чадна. Тухайн үннийг л илүү эзэн эрэхтэй хөрөнгө чинээтэй байлгах юм тогтолцоог л бий болгоно гэсэн үг. Бусдын төлөө өөрийгөө зориулсан, бусдын төлөө хариуцлага хүлээж чадж байгаа нэг нь л өнөөдөр ирээдүйд ерөөхдөө дэмжигдэж өөдөн татагдана гэсэн үг. За дөрөвдүгээр болохоор бидний оршихуйтай хамгийн салшгүй холбоотой зүйл нь өөрөө энэ байгаль их дэлхийн юм байна. Тэр энийг бид нар одоо сүйтгэхэд байж юм бол мэдээж хэрэг орчиж амьдрах болцоог болчихно. Тэгэхээр байгаль их дэлхийтэйгээ хамгийн ээлтэй байдлаар зохицож амьдрах энэ амьдралын хэм маягийг одоо жишгэлэн үзүүлнэ гэж. За тав дахь нь болохоор бид нар хүссэн үсээгүй Монгол гэдэг нэрийн дор амьдран Монголын хууль захирагдана, Монголын хэл хязгаарт баригдаж амьдрна. Тийм учраас бид нар энэ төр хуулиа дээдлэн төрдөө аль болох нөлөгтэй, нэмэртэй. За эргээд ард түмэндээ бас илэгтэй инх хамглан байх энэ нийгмийг л зохицлох юм үндсэн 5 зорилго байгаа гэсэн. За энэ 5 зорилгыг яаж одоо хэрэгжүүлэх юм бэ гэдэг цаад одоо дүрм журам тогтолцоо нь өөрөө юу юм бэ гэдэг. За хоршооны тухай хууль гэж байгаа 2021 онд шинжилж одоо баталсан байна. Тухайн хуулиар болохоор хоршоо гэдэг нь одоо гишүүдийнхээ ахуйн амжиргааг сайжруулах нийгэм эдийн засгийн хэрэгцээг нь хангах зорилттой ашигын бус хуулийн этгээд гэж яддаг. Компанийн хувьд бол яг эзнийхээ төлөө хөрөнгө оруулсан эзнийхээ ашигыг хамгийн өндөр байлгах юм зорилготой хуулийн этгээд. Тэр хоршооны хувьд бол одоо яг ашиг гэдэг бол тухайн бүтцийн нэн тэргүүний зорилго биш.
тухайн хоршоонд гишүүнээр илсэн гишүүдийн амжиргаа сайжирчлах юм бол тэр зорилго биелнэ гэж үзнэ гэсэн үг. За тэгэхээр одоо манай хоршооны хувьд 3 төрлийн сан байгаа. Одоо орлогоо хуваарлдаг одоо санхүүгийн тогтолцоог нь би ярих гэдэг юм тийм. За эхний сан маань болохоор хөшүүргийн сан гэж байгаа. За аливаа өгүүлийг хийхин тулд тэнд заавал одоо зардал гаргана, хөрөнгө байх ёстой. Тэгэхээр одоо хоршооны хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой. Одоо эргээд бас гишүүддээ хөрөнгө оруулах зорилготой, бүтээтгүнийг дэмжих зорилготой ийм сан байгаа гэсэн үг. За энэ хөшүүргийн сан маань гишүүний одоо хураамжаас бүрдэнэ. Одоо хоршооны хувьд эсрэлтийн хураамж болон тогтмол хураамж гэсэн ийм хоёр төрлийн хураамж байна. За дөнгөж хоршоонд илсэх юм бол нэг удаагийн 50,000 төгрөг төлөөд хоршоонд үндсэн гишүүнээр бүртгэгдэнэ. За тэгээд гишүүнээр илснээс хойш 3 сарын дараа сар болгон 20,000 төгрөг одоо хураамжаар төлнө. Гэхдээ одоогийн байдлаар бол бид нар гишүүдээсээ тогтмол хураамжлал авах цаг нь болоогүй гэж үзээд тэр зогсооцсон байгаа. Зөвхөн эсрэлтийн хураамж 50,000 төгрөгийг л авч байгаа гэсэн. Тэгэхээр энэ хураамж нь өөрөө одоо яг хөрөнгө оруулалтын сан шиг хоршооны одоо зардлуудыг одоо бид нар вебсайт ашиглаж байгаа тийм одоо хүрээлтийн зарлж гэх мэтчлэн иймэрхүү зардлуудыг л санхүүжүүлэх зорилготой. За мөн сайн чанартай бүтээгдэхүүн байх юм бол энд бас хөрөнгө оруулалт хийх замаар эргүүлээд нөгөө өгөөж олдог ийм зорилготой сан гэсэн. За хоёрдугаарт болохоор химийн сан гэж байгаа. За химийн сан зүгээр хар үгээр ойлгох юм бол яг цалингийн сан гэдээ ойлгочих болно. За гишүүдийн оролцоог урамшуулах зорилготой одоо хишиг хуваарлах сан. За одоогийн хэлээр хэлэх юм бол ноогдол шиг хуваарладаг сан гэж ойлгож болно. За энэ сан маань өөрөө хоршооны зуушлан борлуулсан орлогоос бүрдэнэ. Химийн сангийн хөрөнгийг ерөөдөө улирал болгон одоо бүх гишүүдийн хурлалаар тарах хэсэг нь шийдэгдэнэ. Гэхдээ ерөөдөө улирал болгон тараад ноогдол шиг хуваарлагдах хар ерөөдөө тохироод байгаа. Тэгэхээр энэ химийн сан өөрөө хуваарлагдахтаа одоо гишүүний оролцоон дээр суурилна гэсэн үг. Одоо манад 46 гишүүн байлаа гэж бодоход одоо тухайн хоршоонд хэр зэрэг одоо оролцож чадсан бэ гэдгээр нь яг нэг хувьцаатай адилхан хөв байгаа гэсэн үг. Одоо би жишээлх юм бол одоо тухайн хоршооны 10% эзэмшлээ гэж бодоход би 10% нь хувь оролцоотой байсан. Тэгэхээр химийн сангаас жишээлх юм бол за нэг сая төгрөгнээ хишиг хуваарлаа гэж бодоход би 10% ногдох 100,000 төгрөг нь надад одоо ногдно гэж ойлгож байна. За 3 дугаарт болохоор эрсдлийн сан гэж байгаа. За гишүүд маань янз бүрийн байдлаар өвдөж болно. Одоо шинэ хүүхэдтэй болж болно. Санхүүгийн ямар нэг одоо болцшгүй гинтийн эрсдэл учирч болно. Энэ тохиолдолд эрсдлийн сангаас одоо гишүүдтэй одоо нөлөг байдлаар одоо олох зорилготой ийм сан гэсэн үг. Эрсдлийн сан маань болохоор гишүүний хураамжаас мөн ялгаагүй бүрдээд гишүүний хураамж бол ерөөхдөө 2 сан руу ингэж чиглэгдэж байгаа гэсэн. Хөшүүргийн сан болон эрсдлийн сангийг санхүүжүүлэх одоо бүрдүүлэх юм байгаад байгаа. За гишүүн одоо хоршоонд нэгдснээрээ яаж оролцох боломжтой юм бэ? Одоо оролцооны үндсэн 4 төрлийн хэлбэр байгаа. За та энэ дээр бол заавал та одоо оролцохгүй байсан ч гэсэн таныг хоршооноос одоо чөлөөлөх юм асуудал, хасах юм асуудал ол ерөөсөй байхгүй. Зүгээр л өгөөж нь одоо танд ногдох өгөөж л бага ногдно гэсэн үг байхгүй. За эсвэргээр оролцоон сайн байх юм бол ногдох өгөөж нь өндөр байна. Тэгэхээр одоо хоршооны зүгээс зохион байгуулсан одоо ажилд хөдөлмөрөөрөө оролцож болно, ур чадвараараа одоо оролцож болно. Бид нар сар болгон ерөөдөө тухайн сараа дүгнээд эх сарынхаа үйлийг ерөөдөө төлөвлөөд ийм үйлүүдийг хийнэ. Энэ дээр ийм ур чадвартай хүмүүс хэрэгтэй гэд ерөөдөө хэлээд явчихна, мэдээлэлд явчихна. Энэ дээр та өөрийнхөө ур чадвараар цагаа зарцуулаад оролцож бас болно. За энэ 4 төрлийн оролцоог заавал дөрвөлнгээр нь оролцох албагүй аль нэг нь ч байсан болно. За хоёрдугаар болохоор бэлтгэн нийлүүлэгч байдлаар хэрв та одоо өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй байх юм бол хоршооны гишүүдэд нийлүүлэх замаар оролцож болно. Гагцхүү энэ дээр хоршооны 3 төрлийн зарчим баримталж байгаа. За нэгдүгээрт таны бүтээгдэхүүн одоо гишүүний хүний эрүүл мэндэд ямар нэг хохирлгүй байх ёстой.
За хоёрдугаар болохоор байгаль экологт ээлтэй одоо байгальд ямар нэг хохирол учруулдаггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл уул уурхайн тийм бүтээгдэхүүн бас байж болохгүй гэсэн үг. За гуравдугаар болохоор Монголд үйлдвэрлэгдсэн байх хэрэгтэй. Таны бүтээл байх хэрэгтэй гэсэн үг. Бид нэр импортын бүтээгдэхүүнүүдийг догшоонд нийлүүлэхгүй. Бидний нөгөө ихний зорилго маань бол дотоодын хэрэгцээг хангана, өөртөө бүтээл бий болгоно гэдэг юм зорилготой учраас ийм зарчмуудыг бариад байгаа гэсэн үг. За бэлтгэн нийлүүлэгч байснараа та яаж одоо хөв өртөж болох юм бэ? За яг гоо та бэлэн ингээд гишүүдэд нийлүүлээд орлого хүртэж болно. Нөгөө талаараа оршооны гишүүдэд арай зах зээлийн үнээс хямдхан борлуулчих юм бол тэр зах зээлийн үн болон гишүүдэд нийлүүлсэн үнийн зөрүүгээр таны хөв оролцоо өснө гэсэн үг. Тэгэхээр оршооны гишүүдэд хөнгөлөлтөд борлуулснараа танд ямар нэг хохирол байхгүй. Үлдсэн зөрүү нь бол ирээдүйн хөрөнгө оруулалт гэд ойлгож болно. За хөдөлмөр оролцооны хувьд бол таны хөдөлмөрийг удирдах зүйлийн гишүүд хилцэж байгаад зах зээлийн үнээр ерөөдөө үнэлээд явчихна. За 3 дахь оролцоо бол хэрэглэгч байдлаар оролцож болно. За оршооны бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авснараа тухайн бүтээгдэхүүнүүдийн одоо үнийн дүнгийн 10% нь таны хувь оролцоо болж хувирна гэсэн үг. Тэр өнөөдөр бол би компани ямар нэг бүтээгдэхүүнийг худалдан авлаа бол тэгэл харилцаа дуусчихж байгаа. Тухайн компани эзэн болох боломжгүй, тухайн компани ашигаас хүртэх боломжгүй, шийдвэр гаргалтанд нөлөөлөх боломжгүй ийм хуультай компаниуд бол хоршооны хувьд бол та хоршооны бүтээгдэхүүнийг худалдан авснараа хоршооны сангаас өгөөж хүртээд хишиг авах юм боломжтой гэсэн үг. Энэ нь өөрөө одоо бид нар нөгөө хоёр зорилго буюу одоо баялагийг бид нар хүртээмжтэй байдлаар хуваарлана гэдэг зүйлийг дэмжиж байгаа гэсэн үг. За 3 дөрөвдөх нь мэдээж хэрэг санхүүгийн одоо хөрөнгө оруулалт хийж болно. Одоо танд ямар нэг зүйл объект юм уу бий болон бий пост байдлаар мөнгө өрөнгөөр хөрөнгө оруулалт хийж болно. Энийг бол тухайн дүнгийн хөрөнгийн зах зээлийн үнээр бол бид нар шууд үнэлээд хувь оролцоог нэмэгдүүлж явчихна гэсэн үг. За хувь оролцоо гэдгийг би нэг тайлбарлая. Бид нар за хувь оролцоо гэдгийг бол за өнөөгийн компани хувьцаа гэж бас ойлгож болно. Бид нар энийг хувьцаа гэж нэрлэхийн оронд дүүрэг гэж нэрлэж байгаа. Дүүрэг гэдэг утга нь бол одоо хуучин цагт бол төвөрг гэдэг үгний одоо анхны язгуур үг нь бол дүүрэг гэдэг үг гэсэн юм. Бөөрийнхий гэдэг юм утгатай. Тэгэхээр бид нар дүүрэг гэдэг нэгжээр тооцож одоо таны хувь оролцоог нэмэгдүүлээд явчихна гэсэн үг. За энэ үйлдвэрийг унших юм бол гишүүдийн оролцоог дүүрэг нэгжээр тооцож үнэлэх ба дүүрэг нь хувьцааны нэгэн адил гишүүний хувь нөлөөсөн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ. За гишүүд одоо хувь оролцоотой байснаар дүүрэгтэй байснаар за гишүүд тэгэхээр дүүрэгтэй байснараа одоо хувь оролцоотой байснаар үндсэн 3 эрхийг эдлэх боломжтой гэсэн үг. За хоршооны 1-р эрх нь хоршооны хэмийн сангаас одоо өөрт ногдох эзлэх хувь хэмжээгээр ноогдол ашиг хүртэх, хишиг хүртэх ийм эрхтэй. За 2-дугаар хоршооны өмчлөгч болно гэсэн үг. Хоршооны эзэн болно гэсэн үг. Хоршооны эзэн болно гэдэг нь хоршооны ирээдүйн үйл ажиллагаанд өөрийнх нь санал бодлого илэрхийлэх, шийдвэр гаргахад нөлөө үзүүлэх ийм саналын эрхтэй оролцох боломжтой. За 3-дугаар болохоор хоршооны бүтээгдэхүүн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. За одоогийн байдлаар хоршооны гишүүд бүтээгдэхүүн үйлчилгээг бол 5% хөнгөлөлттэй үнээр бол худалдан авч байгаа. За вебсайтаар ороод купон код хийгээд хөнгөлөлтөө эдлээ авчиж байгаа гэсэн үг. За үндсэн товч тогтолцооны хувьд бол ийм байгаа. За тэгэхээр нөгөө бидний одоо өөрсдийн бүтээл хөдөлдөг ийм файл байдаг. Тэгээ энэ дээр одоо бидний ингээд зорилго тий чиглэл ирээдүйн бараг 2030 он хүртэл гаргасан ийм зорилтуудаа бид нэг нэгэнгүү гаргаж ирээд энэ дээр тэмдэглээд бүртгэгдсэн байгаа гэсэн үг. За энэ дээр гишүүдийн оролцоо яг ямар багт хуваарлагдаад яаж оролцох юм бэ? Гишүүн болгон өөрсдийн гэсэн бүртгэлийн дугаартай байгаа. За тэгээ удирдах зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүн хэсэг бас харагдаж байна. За энэ дээр бид нар сар болгон үүлээ төлөвлөөд явж байгаа. За 7 дугаар сар, 8 сар, 9 дугаар сар гэдэг хариуцлага эзэн болон биелэлт бэлтээ хувийг ингээд харуулж явждаг.
За энэ үнэлгээ гэдэг хэсгээр одоо гишүүний хувь оролцооны мэдээлэл харагдана гэсэн. За нэр нь байж гин. За үнэлгээ нь төгрөгөөрөө байж гин. За дүүргээр байж гин. За бид нар энэ дүүргийн хувьд бол үн цэн нь за нэг дүүрэг нь өөрө 100 мянган төгрөгтэй тэнцэх байдлаар үнэлж байгаа гэсэн. 100 мянган төгрөгтэй тэнцэхийн хажуугаар одоо нэг ширхэг төлөвтэй бас бид нар дүүцүүлж баталгаажуулж байгаа. За энэ дээр эзлэх хувь гэж байгаа. За энэ яг эзлэх хуваар та яг одоо өгөөж хүртэнэ. За энэ эзлэх хувь маань өөрөө яаж гарч байгаа вэ гэхээр за бүх гишүүдийн оролцоо ингээд дүүргээр илэрхийлэгдсэн байгаа. За бүх гишүүдийн дүүргийн нийлбэр бол одоо энэ дээр 120.6 гэж байна. Тэр энэ 120.6-ад таны одоо хүртсэн дүүрэг хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэдгээр таны үндсэн хувь оролцоонд тодорхойлогдож авчиж байгаа гэсэн. Тэр бүх гишүүдээс та хэдэн хувийн оролцоотой байсан бэ гэдгээр ерөөдөө үнэлэгдээд явчихж байгаа санаа. Тэр энэ болгон чинь нөгөө нэг дөрвөн төрлийн оролцоогоор ингээл өсөөл явчихж байгаа гэсэн. Тэр энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Одоо та оролцох тусам бол эн чинь ингээ нэмэгдээ явна. Нөгөө төгөөр оролцохгүй ингээд үлдээд байх юм бол одоо энэ жишээлх юм бол Дагима гэдэг хүн 1.5 байснаа буурнаас оролцохгүй байгаалах юм бол 1.3 болдог ч юм уу 2 болдог ч юм уу. Яагаад гэх юм бол эн чинь хэдүүлээ яг 1 гэдэг хувийг л 100% гэдэг зүйлийг л бид нэр олон хуваагаад байгаа гэсэн. Нэг юм том билууг л хуваах гэдэг санаа шүү дээ. Тэ? Тэгэхээр нөгөө талд билуугаа ихсэж гинэ гэдэг чинь миний билуугаас тодорхой хэмжээнд хорогдож байгаа гэсэн үг. Тэр энийг бас анхаарч үзэх хэрэгтэй. За энэ бүртгэл хэсэг дээр бол одоо манай гишүүний бүх одоо мэдээллүүд, за энэ дээр хуралд оролцсон байдал, за хураамж төлсөн байдал, за энэ дээр яаж оролцсон бэ ингээд одоо дүүргээ олгодог ийм бүртгэлийн хэсэг байгаад байгаа гэсэн. За мэдээллийн талбар маань ерөөдөө нэг иймэрхүү байдлаар бүртгэгдэж явна. Ирээдүйд бол гишүүн олон болохын хэрээр энэ файл дээр ажиллах төвөгтэй болно. Бид нар өөрсдөө гэсэн платформтой, аппликейшнтэй болох энэний шаардлагатай болно. Тэгэхээр энэ бол тэгж байнгын үргэлжлэхгүй. Бид нар илүү уцаараа хэлбэр байдлаар энэ бүртгэлүүдийг ингээ хараад явах бүрэн боломжтой. За одоогийн байдлаар бидний хувьд одоо бүтээгдэхүүн нийлүүлэх 3 зарчмынхаа хүрээнд одоо байгаль дээлтэй байх, за Монгол дотооддоо үйлдвэрлэгдсэн байх, хүний эрүүл мэндэд тохиролгүй байх гэдэг зарчмаараа брэндүүдтэй Монгол одоо үйлдвэрлэгч нартайгаа хамтарч одоо ажиллаж байгаа. За одоогийн байдлаар гэрлийн өргөө, иж агуур, за сэлэнг органик, Аруна гэсэн юм үзэн 4 брэндтэй бол хамтарч ажиллаад бүтээгдэхүүнүүдийг нь гишүүдтэй болон гишүүн бус хүмүүс зуушлан борлуулах замаар үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. За зуушлан борлуулахдаа бид нар Хүүгижил, Хошоо цэг, Зочилт цэг, Shop гэдэг юм вебсайт, e-commerce платформ дээр захиалгуудаа аваад борлуулалтаа хийж байгаа. Тэгэхээр энэндээс олж байгаа орлого маань өөрөө эргээд хэмнэн сандаа хоригдлагдаад хошооны гишүүдэд хувь оролцоогоор нь орно гэж ойлгож байна. За вебсайтаар захиалга хийхин тулд за энэ дээр брэндүүдийг бас танилцуулж явчих тийм. За нийтдээ бол манай хошоонд 70 нэр төрлийн бүтээгдэхүүн байна. За гэрлийн өргөний одоо судар ном бол манай захимаар борлуулагдж байгаа. За ижаагуур брендийн дээл хувцсны одоо бүтээгдэхүүнээс борлуулагдж байгаа зураг нь харах арга баг шүү. За сэлэнг органикийн яг органик хүнсний бүтээгдэхүүн бараанууд бол манай хошоогоор дамжаад бас борлуулагдж байгаа. За Аруна гэдэг гоо сайхны гэр ахуйн барааны брэнд бол бидэртэй сайхнаас хамтарч эхэлсэн. За тэгэхээр эдгээр бараануудыг одоогийн байдлаар та хөнгөлтэй өнөр худалдаж аваад за өгөөж хүртээд явуучих юм бүрэн боломжтой. За захиалгын тулд та бүр сонирхсан бараа руугаа ороод дарж ороод захиалах гэдэг товчийг дарчна гэсэн. За хэрвээ та хошооны гишүүн байх юм бол энэ купон кодон дээр хүн хошооны гишүүдэд зориулагдсан юм код байгаа. Купон кодыг хийснээр хөнгөлтэй өнөр 5% хөнгөлтэй өнөр худалдаа авах боломжтой. За энэ дээр бүртгэлийнхаа утасны дугаар, хүргэлтийнхаа хаягийг мэдээлчих юм бол бид нэр одоо 24-өөс 72 цагийн дотор хүргээд өгчнө.
За OneGo гэдэг хүргэлтийн компанитай хамтарч ажиллаж байгаа. За товчхондоо бол одоогийн байдлаар бид нар эдгээр 71 төрлийн 4 одоо брендинг компани байгууллагуудтай хамтарч ажиллаад үйлээ хийгээд явж байна. Ирээдүйд бол яг Монгол одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа бүтээл бий болгож байгаа одоо бүхэл байгууллагуудтай бол хамтарч ажиллахад бүрэн нээлттэй. Одоо гишүүдийн тоогч гэсэн бас нэмэгдүүлээд явах юм зорилготой байгаад байгаа. За энэ хүртэл сонссон танд маш их баярлалаа. Талархлаа. Гийлээ.